Нийслэлийн орон сууцны корпорацийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө гэж хүмүүсийг хохирох явдал гарч байна. Яндангаас гарах утааг дроноор хянаж шалгаж байна. Үр тариа төмс хүнсний ногооны ургац хураалт дуусаж өтрөм дээрх анилан ялгах цэвэрлэх ажил үргэлжилж байна. Анагаахын шинжлэх ухааны Монгол-Японы эмнэлэг нойрны төвтэй боллоо. Захимаар мөрөдө тоглож 80 сая төгрөг залилуулжээ. Улаан үд хотод аяллыг наадам болгон өргөжүүлж зохион байгууллаа. Ice Global-ын цөөн хормон мэдээ эхэлж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн орон сууцны хөтөлбөрт хамруулна гэж хүмүүсийг цаг хугацаа болон их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирох явдал гарч байна. Тэгвэл орон сууц ашиглалтад орж бэлэн болсны дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор сонгон шалгаруулж НОСК-ийн орон сууцны хөтөлбөрт хамруулдаг. Мөн иргэдийг давуу эрх эдлүүлж дарааллын урдуур оруулах шинээр барьж байгаа барилгад захиалга авдаггүй гэлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дроноор хянах туршилт үргэлжилж байна. Тодорхойлбол Баянзүрх сонгоо хайрхан Чингэлтэй дүүрэгт өглөөний 8-9 цаг, оройн 20-21 цагуудад дрон нисгэн аж ахуйн нэгж байгууллага айл өрхийн яндангаас гарах утааг хянах агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна. Дрон нь 3-4 км радиусыг хянах бүрэн боломжтой. Цаашид уг ажлыг үргэлжүүлэн агаарын бохирдлыг буруулах бодлого шийдвэртэй уялдуулан хөгжүүлнэ гэлээ. Үр тариа төмс хүнсний ногоог хураан дуусаж өтрөм дээрх анилан ялгах цэвэрлэх ажил үргэлжилж байна. Энэ жил улсын хэмжээнд 221 мянган гадал багаас 243 мянган тонн үр тариа хураан авчээ. Тодорхойлбол 211 мянган гаагаас 240 мянган тонн улаан буудай, 10 мянган гаагаас 102 мянган тонн төмс, 15 мянга орчим гаагаас 197 мянган тонн хүнсний ногоо, 54 мянга орчим гаагаас 87 мянган тонн малын тэжээл, 47 мянга орчим гаагаас 82 мянга орчим тонн тосны ургамал тус хураан авсан байна. Ургац хураалтын эцсийн дүн 11-р сарын 5-нд гарна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг нойрны төвтэй боллоо. Хүн эрүүл урт наслах амжилттай ажиллаж хөдөлмөрлөхөд нойр маш чухал үүрэгтэй. Гэтэл манай улсад нойргууд л нойрны эмгэгүүд өндөр тархалттай болж байна. Тиймээс анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль удаан хугацаанд төлөвлөж бодлоготойгоор уг төвийг байгуулжээ. Энийг нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайн судалгаагаа хийх, эмнэлзэн туршилт судалгаагаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэйгээ уялдуулах, дээрээс нь энэ төвөөр дамжуулж бүх төвчний сургалтууд буюу мэргэжлийн эмч бэлдэх энэ сургалтуудыг энэ төвөөр дамжуулж. Манай улсад 2016 оноос нойрны эмгээгийн судалгаа эрчимжиж онцлог болсон. Одоо цогцоор эмчлэг буюу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг хамтд нь үзүүлж илүү өндөр түвшинд гаргахаар төлөвлөжээ. Захимаар мөрөдө тоглож 80 сая төгрөг залилуулжээ. Тодорхойлбол 39 настай Че гэгч эрэгтэй покер аппликейшнаар захим тоглоом буюу покер тоглож бусдын нансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна. Захим мөрөдө тоглоомд бага хэмжээгээр хожин гэдэг нь дахин тоглох сэдлийг төрүүлдэг. Улмаар донтуулж, эд хөрөнгө, орон сууц, автомашин хадгаламж, бэлэн мөнгө алдах, цаашлаад өрөнд орж сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлоход хүргэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Улаан үд хотод аяллыг наадам болгон өргөжүүлж зохион байгууллаа. Тодорхойлбол хүмүүсийг Улаан үд хоттой илүү ойр дотн танилцуулах, тус хотын талаар илүү өргөн мэдлэгтэй болгох зорилгоор уг аяллыг наадам болгож зохион байгуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс нийт 27 чиглэлд зорчиж 17 байршилтай танилцах хөтөлбөр боловсруулсан байна. Мөн зөвхөн хүнсний дэлгүүр, театр, номын сангаар зочлох, эсвэл трамвайгаар зорчих зэрэг тусгаасан хөтөлбөрөөр аялах боломжийг бий болгожээ. Түүнчлэн үйлдвэрүүдтэй танилцах хөтөлбөр чиглэлийг бий болгосон байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрүүлээрэй.